Эргэн тавтаамаар л та бүхэнд Жидрээ хамламын Агив ванчгмаа буюу хэлний эрх баялаг гэдэг авсаархан боловч утгагүй номын тухай бид бүхэн танилцуулж байгаа билээ. За өнөөдрийн бид бүхний ярилцах сэдэв маань Дэмий говь цанад лавнла тойзод төрлөн габод аядан ниншин грэма жатал гэлнамла жатал бүлжид жидла солбоондэв. За монголоор онцгойлон сайтар хэрэглэхгүйч цандын багшаас онцлон тэмцэх төдийгээр 5 ботын утгыг өдөр бүр ээлжлэн алба татвар ачаалагчдад өргөл номлохын албыг үйлдэгчд залбирмөө гэсэн одоо энэ багшийн залбир. За энэ дээр гарч байгаа гол утга нь бол одоо юу бэ гэхээр за зарим тохиолдолд болохоор зарим зүйлийг болохоор бид бүхэн болохоор өөрөө бие дааж одоо ингээд сурч судалж эзэмсэж ингэж бас болно. Гэтэл одоо зарим нэгэн шавнар зарим нэгэн хүмүүс яадаггүй гэхээр бүх зүйлийг нь болгон заавал одоо багшаараа заалгаж бүх зүйлийг нь болохоор багшаас заавал одоо заалгаж бүх зүйлийг нь багшаараа хэлүүлэх хэрэгтэй гэж ингэж бас боддог. Гэтэ зарим тохиолдолд бие дааж ингэж сурах зүйлүүд хэрэгтэй байдаг гэдгийг нь болгонгууд нь болохоор далд утгандаа болохоор одоо бас ингэж сургамжилж байгаа Жидрээ хамламын сургаал байна. За жишээлбэл за цаны чойрын одоо номнууд за цаны чойрын олон ингэж хэлэлцэл байна. За тийм ээ. Одоо тэгэнгүүтээ тэдгээр ингээд хэлэлцүүлэх зарим зүйлүүдийг нь зарим хүн болоор ухаанаараа жишээж олоод зындааныхаа найз нөхдөд болохоор тэр ном хаялцах, дагсал хаялцах тэдгээр зүйлүүдээр улам чамбар болоод улам ном эрдэм мэдлэг гүнзгийрүүлж ингээд үзэж ингэж бах боломжтой байдаг. Гэтэл тэдгээр бүгдийг тэр одоо дагсалын бүх зүйлүүдийг эхнээс нь аваад багшаараа мал заавал ингэж хэлүүлэх гэх мэтэр ингэж тэргээр жишээ авсан байна. Яагаад энэгээр ингэж жишээ авсан бэ гэхээр Жидрээ хамлан болгоогоос энэ цаны чойрын одоо эдгээр номыг болохоор Монголд яг дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч судар төвхөндөр бол ингэж гардаг. Тийм одоо Монголын хам номон хам байсан ийм хүн. Тэгээд зарим шамнаар болохоор өдөр болгон албан методоо багштай ингэж бараалхаж өдөр болгон ингэж ном ингэж заалгадаг. Нэг ёсондоо одоо багш нь одоо тэр шавьдан болохоор одоо юу вэ гэхээр одоо өр тавьсан юм шиг багшаасаа тэр өр нөгж байгаа юм шиг ингэж ном заалгадаг бас нэг ийм бас нэг шавнар бас байна. Зарим зүйлийг болохоор өөрөө ухаалан жишиж үзээд гүнзгийрүүлэн судалчих болох юмыг заавал багшаараа ингэж одоо багшаагаа зүдрээж багшаагаа ядрааж бас ингэж зүдрээдэг ийм бас нэг шавнар байна. Гэхдээ тийм боловч тэгэнгүүтээ бол юу вэ гэхээр нэг ёсондоо тэдгэр хүмүүст нь одоо ном номлох одоо алба ном номлох өөр ингээд тавьчихсан юм шиг өөр тавьсан юм шиг багш нар нь болохоор одоо тэр шавнартаа ном ингэж дээрээс хашралгүй ингэж ерөөсө зүдрэлгүйгээр залхууралгүйгээр одоо ингэж ном заадаг тийм ач буянтай сайхан багш нар байна. Тэгээд гисэн маягаар болоо багштай бас ингэж залбираад нөгөө талаараа болохоор одоо шавнырын бодлоо явдал ёсыг нь явдал ёс талдаа бас ингэж анхаарах тэдгээр зүйлүүдийг нь болохоор бас ингэж айлтсан бас нэг ийм сургаал бас байна. За дараагийн шүлэг нь төвдөр ингэж ловцой чидэг лови шаваадаг ловжин гомэ доншин пэлбэдэг лови нянга чигдэн жидбэдэг дөгбөө түгмэд задла солбоонай гэдэг дараагийн одоо багш залбирал байна. Энд чинь залбир мөө гэж байгаа учраас багштай ингэж залбирч байгаа. За энэ дээр гарч байгаа утга нь бол юу вэ гэхээр монголоор бол ингэж байна. Сургах цагт нохоо зовх, сургаснаар бууг зовх, сурсан боловч хэрэггүй хүсэл шунал аривдж зовх, сургасны гол хэрэг нь ертөнцийн үйлээр зовх, сургахын зовлон хязгааргүй эдлэгчд залбир мөө гэж. За энэ дээр үлгэр ингэж гарч байна. За жишээлбэл одоо ан хийхэд анч нохоог ингэж сурах. За эхлээд ан хийхэд болохоор одоо тэр нохоогоо анчин хүн эхлээд ингэж сургана. За тэгээд нилээн зовлон зүдрэл болж ээж одоо нохоогоо нэг ингэж сургаж авна. Тэр цагт болохоор нохоог ингэж сурах гэж бол нохоо бол их ингэж зовно. За тэгээд сургасны дараа болонгод буг зовх гэдэг нь болохоор нэгэнт одоо тэр анч нохоо болоод андаа сурцсан учраас нь тэр нэг амтныг одоо бариаж тэр амт нь болохоор одоо баригдаж одоо бусдад одоо тэгэж олз болохоор тэр цаад амт нь болохоор нэг зовлонтой болно. Тэгэхээр зарим тохиолдолд одоо
эрдэм ном ингээд шавнартай сургахын тухайд бол одоо багш нь болгоод их зовлон зүтрүүлийг усан гэж үзүүлж яаж арай хийж утга агуулгуудыг ингэж ойлгоно. За тэгээд ингээд сурсныхаа дараа зарим хүмүүс түүнийг нь болохоор амьдрал ахуй за тэгээ ашиг хонжооны зүйлээр ингээд ашиглах гэх мэтэр болгонгууд нь бас одоо тэгээд энэ бас буруу зүйлд ашиглах гэх мэтэр болгоод тэр нөгөө сурсан тэр шав болохоор мөн өөрөө зовх. За тэгээд сурсны хэрэг юм ингээд ертөнцийн одоо альва үйл ашиг онц ашиг хонц одоо олз тэдгээр бүх зүйлүүдээр ингэж ертөнцийн зүйлд ингэж зарцуулах гэх мэтэр бол тэр номыг удаагаар ингэж буруу тийш нь одоо ашиглах болов зай ийм явдал буу гаргаараа гэсэн одоо үүднээс нь ерөнхийдөө энэ анч нохойг сургаж за тэгээд энэ ан амтныг болохоор тэгж агнах эдгээр зүйлтэй болохоор ингэж үлгэрлэж ингэж айлтсан юм ном байна. Тэгэхээр энэ бол юугаар бас энэ номын бас нэг онцлог байна гэхээр түрүүчийн гарч исэн одоо тэр одоо салан бавгаан үлгэр болоод энэ нохоо сургаж ан агнах гэх мэтийн эдгээр ертөнцийн эгэл хүмүүсийн амьдралд байдаг эдгээр одоо зүйлүүдээр улам баяжуулан номын утгыг болохоор ингэж улам гүнзгийрүүлэн ингэж тайлбарласнаар энэ номын болохоор утга агуулга нь илүү их одоо байгаа юм гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр ингэж тайлбарлаж байгаа нь бид бүхэнд та бүхэнд ингэ тайлбарлаж байгаа энэ зүйлүүд маань зөвхөн үгийн утга төдий ингэж бас ингэж тайлбарлаж байгаа зүйл. Тэгэхээр бичээд суржин бод айлтсан тэр тайлбар номон дээр яг номын утгаанд илүү уяад илүү их гүнзгий ингэ сайхан тайлбарлсан байдаг. Хэрвээ хүмүүс үзвэл тэр номыг болохоор үзүүлэг сайхан илүү сайхан ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За баярлалаа та бүхэн.